За одоо энэ жагсаалтанд байгаа компаниудыг чи харахаар 2,470 мянган төгрөгийн ашигтай компанич байна. 28 сая төгрөгийн ашигтай компани байна. Тэнийг тайлан дээр харахаар ашигтай компани гэдээ үзчихэд жагсаалтанд оруулаад 4 түнт хөрөнгө оруулалт гэж үзэхгүй. Эн чинь буруу шүү. За учир даргын саналтай нэг байна. За хоёрдугаарх нь нөгөө хөвсөлд байгаа бэлтгэгний үйлдвэр, булганд байгаа сүүний үйлдвэрийг яах юм, хувьчлах юм уу? Энэ зөвхөн төрийн хөрөнгө яригдж байгаа болохоос орон нутгийн өмч хөрөнгүүдийг яах юм? Хөвсөлт чинь сүүний үйлдвэр ашиглалтанд орохоор яах юм? Булганд тэр сүүний үйлдвэр орохоор яах юм? Хөвсөлт бэлтгэгний үйлдвэр орохоор яах юм? Хувьчлах юм уу? Төр эзэмшиж яваадах юм уу? Эхний асуулт. Хоёр дахь нь дахиад дөнгөж бидний төр өөрт байгаа хөрөнгнөөсөө сална, зах зээлд өрсөлдөхгүй, төр зах зээлд одоо хувьд өрсөлдөхгүй байх зарчмыг барина гэж хооронд нийслэлийн иргэдийн урлын тогтоолоор Улаанбаатар очиж өөрөө такси компанид болгочих. 26% төр эзэмшин 77 тэрбум хөрөнгө оруулалтын гээд эн чинь нөгөө яриад байгаа логиктой чинь дахиад өршөлтөд шүү дээ. Тэгээ төр ажлын уялдаа чи хизээ хангах юм бэ? Төрийн за тэр ажлын хэсгийг хариулах уу? Цэнгэл дарга. Энэ шинэ хуулиар чинь та нар ингээд одоо орлого гэж юу өөрчлөгдөх вэ? SOV нэг нь public institution гэж хоёр ангилах гээд байгаа шүү дээ. Тэгээ цэнгэл дарга. Дөрөвдүгээр микрофон. За орон нутгийн өмчт болон орон нутгийн болон төсвийн хөрөнгөөр одоо хийж бий болгосон бас одоо үйлдвэрүүд бий. За энийг бас үр ашигтай байлгахлаас нь тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргаас төрөмжийн бодлого зохицуулалтын газар зөвшөлтсөг санал бол ирүүлж байгаа. Тухайлбал Баян Хонгор аймаг, Баян Хөлгийн зэрэг аймагудаас бол зарим одоо үр дүнгүй байгаа энэ одоо өмч хөрөнгүүдийг одоо дуудлага хуралдаагаар одоо явуулъя гэдэг ийм саналууд ирсэн. Тэгэхээр зарим нь бол бид бол зөвшөлтсөд дэмжиж ингэ явуулж байгаа. За энэ нь нэг өсөндөө өмчийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр одоо авч байгаа арга хэмжээ байгаамаа. За бүрийн эрх нь бол тухайн орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бол байгаа. За бид төрийн өмчийн компаниудыг бол ер нь ангиллж авч үзэхгүй явж ирсэн одоо нэг ийм дутагдал байж байгаа. Тэгэхээр бид гол одоо үнцэн чиглэлээр бол За цэнгэл дараад нэмэлт 1 минут. төрийн өмчийн одоо компаниудыг 3 үндсэн бүлэгт ангилж стратегийн одоо ажиллагатай компани, за бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа өрсөлдөөн зах зээл дээр байгаа компани, за нийгмийн дэд үтцийн чиглэлээр ажиллаж байгаа ашигын төлөө одоо явах шаардлагагүй одоо компаниуд гэж бүлгэлж авч үзээд компаниудыг бол ерөнхийдөө тэр бүлгэд бол хуваагаад аваад үтцсэн байж байгаа. За энийгээ бол үндсэн чиглэлдээ бол үндсэн чиглэлийн үжил баримталтаа бол ингээд тусгаж ирж бол оруулж байгаамаа. За тэгэхээр энэ 3 ангиллалт тус бүрдэн тохирсон өмчлөлийн одоо бодлогыг одоо хэрэгжүүлж явна гэдэг бол ийм концепц бол барина. За засгийн газар дээр яриад бид эхлээд бол 10 компани байсан. За тэгээд засаг дээр яриад бол ер нь компани тог бол нэмж оруулахын зүйтэй. Тэгээд их хурал дээр бол нээлттэй асуудлаа ярих гэдэг ийм зарчмыг одоо баримталж оруулж ирж байгаа. Ерөнхийдөө компаниудыг оруулж ирж байгаа бол 3 бүлэг асуудал оруулж ирж байгаа. Нэгдүгээр За засгийн газар энэ төрийн өмчт компанидэр баримтлах чиглэлээ оруулж ирж байгаа нь бол маш сайн хэрэг. Энэ бол зөв хандлага. Гэхдээ хууль батлагдах ёстой. Тийм биз? Тэгээ өөрийн туяа гişүү ахалж байгаа энэ хуулийг 3 дугаар сарын 15-нд чуулга эхлэхэд эхний 2-7 хоногт хилцсэн шүү. Энэ хаврын чуулган бол хувийн эрх зүйн шинжилгээх ёстой чуулган байх ёстой. Тийм биз? Тийм учраас хаврын чуулганы эхний 2-7 хоногт энэ хууль батлахгүй бол энэ чиглэл оруулж ирээд үр дүн байгаа. Тэгэхээр хуулиа батлая. Тэгээ төрийн өмчийн хорооч гэсэн ажил хийхэд хэцүү байгаа шүү дээ. Хууль батлагдахгүй учраас.